шийдвэрээр ялтыг ав цааш дүрсэлдэх боломж олж авлаа. За түр хоёр маань харагдаж байна. За нэлээд мэдээ сэтгэл төгсөж байгаа бах. Аврагын төлөө өрсөлдөн анхудаа дэлхийн авто тэмцээнд оролцож байна. За урд нь бол Макао зохиогдсон Азийн танкимын 2 дугаар наадам, за Бангкок зохиогдсон Тулааны спортын наадам, Вьетнам зохиогдсон танкимын спортын 3 дугаар наадмуудад кикбоксинг төр дүрсэлдэж ирсэн. За Австрийн Инсбрук зохиогдсон дэлхийн цомын тэмцээс мөнгөн медаль хүртсэн юм тамирчин. Анхудаа дэлхийн авто тэмцээнд одоо өрсөлдөгчтэй ээлж дараалан буулгасаар ингээд одоо шигшээ тулаанд шалгарч үлдлээ. За түүний өрсөлдөгч нь Словак улсын авраг, Словак улсын тамирчин Майра Популянский. За нуруулаг өндөр одоо энэ жиндээ хүчтэй гэсэн одоо хүнд өрсөлдөгчдийг ялж гарч ирсэн ийм тамирчин. За ингээд нэгдүгээр үе хэлж гин. За харин наалтсан. За аль нь команд сонсохгүй гэж сануулга авч гин. За Оросын Албаны улсын шүүгч ирийнгийн шүүж гаргаж гин. За хоёрын зач хит цохилдсон даа хоёр за сүүлийн цохилж өгнө. За шүүх цай сануулгааг бол уг нэмээ цогцсон бол уг сая бол гар бол гой хүчтэй болсон доо. За тэгээд энэ л одоо аврагын төлөө өрсөлдөхийн тулд энэ тамирчин сүүлийн 10 жилийг зориулсан байдаг. За багасаа л одоо тулааны спортоор жийсэн юм тамирчин юм шүү дээ. За Словакийн тамирчин шахаад за гарын цохилтооч нь хүчтэй болж энэ Словакийн тамирчин зуураад их юм. За энэ шүүгч мундаг шүүгч байна. Бүхэн маш сайн харж байна. Словакийн тамирчин за урд гарын хайж байгаа юусан. За зуураад яг мэдээд байна л да. Энэ яг шахаж байгаа ингээ цохино гэдэг мэдээд байна. За ихсэн. Одоо их 3 удаа одоо зуурсан учраас 3 сануулаад сая сануулна гэж 1 оноо авчихсан гэсэн. За Монголын тамирчин торгууллаа. Хитрхи яагаад байна? Сонсохгүй байна. Команд сонсохгүй. Энийг яарад байна л да. Бас яарад одоо энэ дэлхийн аврагын одоо шигшээд гарч ирчээд одоо энэ энгийн л хожиж ил санаа амрах гэдэг. Тэгээ 8 хил хасч орсон юм шүү дээ. Жиндээ орох гэж. Нэлээч одоо эцэд цуцаж ядарсан баг. Тэгээ одоо за түлхлээ гэж сануулсан байна. Жаас өвсөр зөксөндөө харин онсон. Тэгээ нэгдүгээрээ суучид хэлсэлд аягүй юугэн байна. Ер нь яг ингээд цохилт юушгил хийхээр оногддгоо тэгээд сарвганаад ингээ 10 ганаад ингээ 2 гараа тавьчаад хаагаад байд юм ийм. Сурцсан байгаа л да. Хүнд за сая гоёдоо зүүн гар хажуун цогт хүчтэй болсон. Хүн цогтолтонд оруулсан. Одоо хүнд байдалд оруулсан. Нокаут гэж нокаут оруулж тоолуулж. За энэ бол ингээд 18 хайцаатай болоо явчин. Энэ үе хожлоо гэсэн үг. За энэ бол одоо маш чухал одоо оног сая одоо
бэрдэж авлаа да. За авлаан болонд Монголын тамирчин амарч байна. За энэ нэгдүгээр үе бас. За тийм хурдөлтөө. За энэ дээр гүйж байгаа зүүн гор яг хажуус авцсан. Яг онцтой. Дүн. Яг таарсан. Ахаа жоохон салаад шүүгч өрөө зогсоогоог бол бүр дуусгаж болох ус. За энэ бүр сөхрөөд унхан дээ бүр маш хүн цохилтонд авчээ. Тэгээ шүүгч сайн байна. Шүүгч өрөөсөө хараагүй бол нэмтсэн бол бүр босч ирэхээргүй л ийм л гоё цохилт болсон байна. За энэ залуу тамирчин бол оддоо хямартай одоо тулалдаж байгаа үзэгчд маань харж байна. За энэ нэгдүгээр болсон. За өшгөлтийн эсрэг. За гараад нэг онсоо. Хоёулаач онсон. За дөрөвдөх нь хүчтэй болсон дааг нь. Дүм дөрөвдөх нь ч онсон. Дөрвөн ч оноо авч та. Тэгээ энэ дээр тоолох байсан юм даа. За Слокийн тамирчин Мария Публинский арга туршлага ихтэй ийм тамирчин байна. Маш их туршлагатай. Тэгээ урд нь бол манайхан бол ийм тамирчтай таар тоглож байгаагүй ийм тамирчин байна. За одоо бол дараа толдоход бол одоо Слокд мэддэг боллоо шүү дээ. Монголчууд ямар бай гэдгийг. За зуураад байна. За одоо бүх юмаа дайчлаад толдох ёстой. Жагса санаалаа шахаа зайндаа орж байгаа зөх ёстой. Өөд энэ хийвгээр аль аль нь команд сонсдог байна. Аль аль нь мэдээж одоо хариуцлагатай юм тулаан хийж байгаа. Явах хэрэгтэй оргошаа. Ихсэн. Яасаа хийцэн. Зуураад байна. Слокийн тамирчин бол одоо маш их цуцж байгаа нь мэдэгдэж байна. Ерөөсөө өшгөл цохиулахгүй ингээ барьж ав твэрчээд юм. Ахаад оргол торуулахаар твэрээд. За одоо зөв штэ одоо ингэж одоо зуураад байгаа нь чинь. Маш их заа хөл дээр ч байд ахтаад байна да. Өөрөө зуураад байна. Ихсэн. За шахаад зуураад байна. Онооны хувьд бол манай Монголын тамирчин илүү байгаа. Өшөө баттдах хэрэгтэй. Ихсэн. Ихсэн баруун гарын цохилт сайн болсон. Зуураад байна. Одоо ахид торгохоор зур. Энэ стоп гэсний дараа цогч юмсэн. Ихсэн. Шоргша. Ихсэн баруун гарын хажуугийн цогт урдгар дөр давуулаад онцтой болсон. За цаг дуусч байгаа. Шоргшоо хэрэгтэй санаачлаад. За баруун зааг ийдсэн. Ирсэн тэгээд туршлагатай гарчаад байна. За баруун гар зүүн гарын хажууж гоё болсон доо. За тулааны 2 дугаар үе дуусч одоо ганцхан үе үлдсэн. За одоо онооны хувьд бол Монголын тамирчин илүү байгаа. Тэг бүхэл юм одоо хичээж төлөх ёстой цаг. Тэгээ энэ их зуурж ин да Слокийн тамирчин болов. За энэ удааш хараг. За энэ урдгаар дээр даа их гоё болсон. Өшөө дараа згсэн болов. За энэ дээр олон цохилтууд. За энэ дараа гэж байгаа. 1 2 өндөр болохоор зайндаа бас мэдээд байна л да. Зайнд нь орохгүй туршлагатай. Нэгхэн алхачаад гараад байна. Бүр сурцсан юм байна. Саваануудыг яаж гарах яаж мэддэг болчихсон. За энэ дээр бол өстой гоё болсон сүүлийн цохилт. Баруун гар онсон. Зүүн гар хажуу татсан. Яг ирүүн таарсан. Ер нь урагшаанууд унахаар л байж таг. За сүүлийн үе. За ингээ одоо 2006 оноос хойш тасардсан юм аа. Одоо Монголын кикбоксчдын аваргын алтан медаль. За ингээ одоо 5 жилийн дараа Монгол улсад ирэх үү ирэхгүй юу гэдгийг л одоо энэ нэг үе шийднэ. За инх хоёрын төр хоёрын ах нь бол инх хоёр олон улсын жин мастер 2006 онд Америкийн нэгдсэн улсад болсон делегатыг төрүүлж исэн. За энээс хойш одоо монголчууд бол алтан медаль авч амжаагүй байна. Ингээ ахыхаа одоо үйл хэргийг одоо залгамжуулах үед нэг үеийн дараа шийдэгдэнэ. За Монголын тамирчин санаачлагтай. Итгэвтэй тулааныг одоо санаачилж гартаа авч ингэ тулдж байна.
шахаад урагшаа авч ингэж дайчин энэ тоглолтыг үзүүлэх ёстой. Шүүлтийн бас зарчим байгаа. Сүүлийн үе хин одоо идэвхтэй чармааж ажиллан тэрэнд нь бас үнэлгээ өгч идэг. Ийм байгаа. За тэгээд Марио ч гэсэн тэр бас мэдж байгаа. Тэгээд гаргаад жоо хамгаалах талдаа орчоод байна. За ингээд дуудаж байгаа. Өөрийн дуудаж байгаад ороод ирвэл ажиллаулаа. За ер нь төр хоёрч мэдээж цуцж байгаа. Тэр байдлаа бол одоо гаргаж болохгүй. Урагшаа авах ёстой. Одоо урагшаа тоглооны гаргаал урагшаа бол тоглооны гараал урагшаа бол нейтралтай явах ёстой. Мэдээж энэ бол одоо амархан даваа биш. Маш хэцүү. За. Дэшээ ишгэлгсэн сануулга авлаа. За урагшаа явах хэрэгтэй. Онооны хувьд бол Монголын тамирчин илүү байна. Тэрийг баттгах хэрэгтэй. Одоо юу ч тохиолдож болно сүүлийн эднэсгүй. Шээ явах хэрэгтэй. Цүгчнөр бол харж байгаа хин юу байна, төвчээртэй байна. Хин урагшаа явж ийн, хин дайчин байна. Тэрийг харж чүгэндэг байгаа. За энэ арагшаа харсан үед дайх ёсгүй. За одоо цаг дуслаа урагшаа явах хэрэгтэй. Хин итгэвтэй тэрэнд нь одоо аврагын алтан медаль ойрхон байна. За ингээд цаг дууссан. Самбар руу харж байгаа л да. Онооны самбар дээр бол Монголын тамирчин илүү байгаа. За ингээд ямар ч байсан хүн түүчэр нэг даваа дууслаа. За ингээд шүүгчдэр санал ихтэйгээр Монгол улсын тамирчин ялт төгснөөр за 2011 оны дэлхийн аврах шалралт тэмцээнээс монголчууд ингээд 5 жилийн дараа алтан медаль хүртлээ. За энэ бол одоо монголчууд та бидний бүгдээрнгийнх нь медаль. Энэ медалийг авахын тулд кикбоксыг дэмждэг, сонирхдаг, спорт дэмждэг хүн бүр хүчин зүйлсэн ойлгомжтой. За ингээ монголчууд маань хэдий цөөхөн хүний бүрэлдэхүүнтэй дэлхийн авто тэмцээнд Украинаас Киев хот очсон ч гэсэн сансандаа хүрээд ингээд буцаж байгаа. Энэ сайхан бичлэгийг үзэж байна. За 65 кг-ын жингийн медаль гардуулах ёслолын ажиллагаанаас үзэж та бүхэн харж байна. За 65 кг-ын жингийн хүрэл медалийг Армени тамирчин хүрэл медалийг хүртсэн бол за Украины тамирчин хүрэл медалийг хүртэж байна. За мөнгөн медалийг Словак улсын тамирчин Мария Популянский.
За 2011 оны дэлхийн аварга тамирчин 65 кг хэмжээний Монгол улсын тамирчин Үлзийбатын төр баяр. За энэ бол одоо маш сайхан юм үүж. За ийхүү одоо Монголын тамирчин маань Монгол улсын төрийн дуулыг Украин улсад эхлүүлж чадлаа. За энэ бол одоо кикбоксing холбооны нийт гишүүд, тамирчид, Мишель кикбокс төвийн одоо багийн хамт олон спортыг дэмжигч нар, ивент итгэгч нар, сонирхчид бүхэл одоо хүмүүсийн хүчин зүтгэлээр энэ хүү медалийг бас үнэтэй одоо олж ирлээ. Энэ хүү дэлхийн авто тэмцээнээс нэвтрүүлэг хийхэд гүн тусалцаа үзүүлсэн Монголын цахилгаан холбоо компанид талархал илэрхийлье. За мөн энэ одоо алтан медалийг эх орондоо авчрах энэ бүх үйл одоо явдлыг газар дээрээс суралжилсан танин мэдхүйн телевизийн хамт олондоо бас гүн талархал илэрхийлье. За энэ хүү одоо Монголын тамирч хэдий цөөн бүрэлдэхүүнтэй Украинаас очсон ч гэсэн одоо сансан хүссэн алтан медаль авч эх орондоо ирлээ. За энэ алтан медалууд мэдээж одоо амархан олдоогүй. Энэ тамирчид баг болон хамт олон холбооныхны сүүлийн одоо 5 жилийн одоо хөдөлмөр байгаа. За 2006 оноос хойш ингээд энэ тасарчихсан алтан медаль маань энэ жил одоо бидэнд ийхүү одоо ирж байна. За энэ одоо багийн тасгалжуулагчийн хувьд оролцсны хувьд маш их сэтгэл хангалуун байна. Ингээд цаашдаа энэ залуу тамирчидаа улам бүр одоо сахилгават бэлтгэл сургалтаа сайжруулж олон дэлхийн аварга олон алтан медалийг одоо хөрөндө авчраарай гэж хүсэн өрөөй. Ингээд анхаарал тавьсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Монголын кикбоксчид цог золбоолог